Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6700 гаруй хүүхэд хүүхд харах үйлчилгээнд хамрагдаж байна. За энэ хүрээнд 1392 хүн ажлын байртай болсон ч зарим хүүхд харах үйлчилгээ эрхлэх газарт стандарт шаардлага хангагдахгүй байгаа тохиолдол шалгалтаар илэрчээ. Тухайлбал бага насны хүүхэд олноороо байгаа газарт олон тонны нохой шуутай байх тохиолдолж илэрсэн байна. За иймээс эх онд стандарт шаардлага хангаж байгаа газруудын үйл ажиллагааг үргэлжлүүлэх саналыг салбар яамны зүгээс улсын их хурл засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Ажлын хэсгийн үр дүнг би засгийн газрын хуралдаан дээр танилцуулна. Танилцуулах статустайгаар оруулж танилцуулна. Улмаар би нийгмийн бодлогын байнгын орон дээр танилцуулна. Улсын их хурлын гишүүдэд үн зөв бодит мэдээллийг би өгөх үүрэгтэй. Дүгнэлт мэдээж гардаг. Би дүгнэлтэн дээр энийг үргэлжлүүлье гэдэг ийм дүгнэлтийг л би танилцуулна. Хүүхд харах үйлчилгээг эх онд үргэлжлүүлэх мөнгө байхгүй гэж сангийн сайд чойжилсрам мэдэгдэж байсан удаатай. Гэхдээ бодит байдал дээр хүүхд харах үйлчилгээ олон айл өрхөд нэмэр болж байгаа учраас цаашдаа эдийн засгийн хямралтай энэ үед ажлын байрыг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой гэдгийг ч энд дурдах зүйл юм а. Хүүхэд харах үйлчилгээ хэрвээ зогсох юм бол 6000 гаруй хүүхдүүд цоочтой хаалганы цаана хоцрох болно. За үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал ч бас хөндөгдөхөр байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол энэ үйлчилгээ эхэлснээр олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд жирийн хүүхдүүдтэй адил нэг ангид суралцаж өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдэжсэн. Одоо тэгэхээр хүүхэд харах үйлчилгээг хэрвээ зогсоох юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөсөр хаях уу гэдэг асуудал яригдахаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө гих тодтголтой төсөл хөтөлбөр нийгэмд олон хэрэгждэг. Гэхдээ 100% эзнээ олж чаддаггүй. За иймээс хүүхэд харах үйлчилгээгээр дамжуулан олон төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд зөв дадал хэвшилд суралцах сайн талтай байгаа учраас холбогдох эрх зүйн орчныг нь тодорхой болгосны үндсэн дээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ асуудлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Хэрвээ энэ хүүхэд харах үйлчилгээ өнөөдөр тавигдж байгаа стандартыг сайжруулад гагцхүү сайжруулах гэсээ илүү тэр стандартыг 100% ягшталд мөрдүүлэх нь чухал байгаад байна. Хяналт тавих нь чухал байгаад байна. Тэгье гэвэл тэгж шийдвэр гаргавал тэгвэл бид хариуцлагаараа хариуцаад явах юм байна. Хүүхэд бүрт ижил гараа өгье. Хүүхдийн ирээдүй тэднээс биш биднээс шалтгаалдаг гэгчлэнгээр сонгуул болохоор улс төрчид хүүхдэд хайр зарладаг. Тэгсэн хэрнээ сонгуул дуусны дараа эдгээр амлалтаа мартдагч. За энэ удаад 6000 гаруй хүүхдийн эрх ашигт хүндэтгэлтэй хандаж эх оны төсөвт хүүхд харах үйлчилгээнд зориулж 5-6 тэрбум төгрөгийг суулгах хэсэг асуудал нь улсын их хурлын гишүүдийн дарга Кнопоос шалтгаална. Баццэг очирхуй нар мэдээллээ.